Монгол намайг хорцолж байна. Байрныхаа гэрээ хийсэн бөөн баяр байна. Ямар ч тач бүгдээрээ жилдээ нэг бол нөөчл байгаа юм байна. Нөгөө Энжел гэдэг хүн бол яг л дүр зургаараа ерөөсөө энд сууж ийн гэж би хэлсэн. Сайн хараад ав. Ерөөсөө 4-5 минутын дотор хүссэн газар дээр очиж чинь. Монгол уулздаг тийм нөгөө үе тохиол ирдгэл юм байна. Good morning you guys. Эрдэнэтэд ирсэн байна. Эрдэнэтэд ирсэн. Энэ гоё влогтой та бүхэн давтаа морил. Өнөөдөр бүгдээрээ 24 цагийн дотор Эрдэнэтэд юу хийхийг хамтдаа энэ влогоор гоё үздэгээд. Одоо болохоор 10 цаг болж байна өглөөний. Уг нь бүр өглөөрт босоод 9 цагт босоод эмнэлгийн тэнд очиод нэг ганц тусал хийлгэжээ гэж бодсон чинь би цагаа аваагүй. Би гинт байжсэн оройн бодсон байхгүй юу. За гэж дод. Тэгээ яг туслаа бол энэ удаад ингээд окей төр байж чи. Тэгээд одоо бүдрэнгийнх нь ихний хамгийн түрүүнд очих газар бол миний Эрдэнэтэд очих дуртай амар гоё гоо сайхны салон нэгж байгаа. Энэ айд биш. Тэгээ манай Сэрлийн зулаа эгчтэр очиж би ингээд нүрэ гоё дандаа ингээд цэвэрлүүлдэг. Өөр ингээд гоо сайхны хүмүүс дээр очиход хамгийн гоё надад нөгөө ингээд цэвэрлж өгдөө. Дээрээс нөгөө туршлагатай гэдэг утгаараа гэх юм уу. Хамгийн бест нь бол надад зулаагч санагдсан. Сэрлийн дээр очиж зулаагчээр нүүрэндээ гоо сайхны массаж хийлгэн. Би ингээд төлөвлөгөөгөө хэлэх хэрэгтэй юу? Үгүй бах те. Гэтэ хамгийн түрүүний зогсоол бол Сэрлийн. Бүгдээрээ такот сайн уу гэж хэлцгээе. Таканика. Хай. Энэ манад ирэхээр бүр амар юу болчдөг юм аа. Аав ээж мэжийг хараад нилээ ингээд. Би нэрээ ямар ч нүр бүдэг байгаа гэхэд дэжгүй болцоос тээ. Хэлсэн байна. Яа энэ араа ямар амар гар вэ? Хүний цүгэн дотор ороод ухаадах юм. Чи болоо чичээч. Чичиг юу? Аунда. Ичээч юу ах гэдэг нанаасаа хөөе. Чи нэг шээж харуулна гэж байх юм. Хүй. Нэрээр дам. За арай штэ тийс нэр өндөө бодох хэрэгтэй л үүдээ таагүй. Хүй нэрээр дам. Муураараа эхлээд ингээд төрүүлээд юу яадаг зөө. Боо заавчлаар privacy хичцээ. За явна. Өнөөдрийн outfit бол ийм гоё baby blue цамцаа өмссөн байна. Хүсээ бол албаар ингээд явц юм а. Тэгэхгүй бол нөгөө сайхан барсны дараа нь угаасан ч гэсэн ингээд нэлчээчдэг болохоор Сэрлийн салон дээр хүсчин байгаа. Тэгээд өсмөс өдр тэндээ янзлуулчих болохоор би яагаад дараагийн газрыг хэлээд байна. За guys барцгаая. За гараа явж нэ. Манай Эрдэнэтэй юу ч яасан гоё юм бэ. Цаг агаар нилээн нартай тэгтээ жоохон хүйтэн өчтөр бол цас бороо хоёр бараг зэрэг урах шахуу салхитай байжсэн. Өнөөдөр бол гадаа nice юм. Би нэг ганц хайртай шилээ олж авах шүү дээ. Игчийн машин дотор үлдээсэн байсан. Тэгээ нөө яттаас буцаж ирэхдээ ерөөсөө тэр минь байхгүй байж байгаа тэг ингээд нэг ийм ишил амир амар гэдэг байхгүй. Ингээд нэг зүвчхээр ерөөсөө нүүрэн дээр зүүсэн юм шиг ингээд мэдрэгдэдэггүй. Өөр нөгөө хар шилээдэг байхгүй бас нэг өмсөх туртай. Тэгээ даанч хар шилээ зүвхээр юу ячаад идэм нилээ ингээд нэг дээрээс ингээд дараад ингээд унаад идэв байхгүй. Тэгэхээр энэ шил нь болохоор илүү гоё хөнгөн гоё байгаад идэв. За би таад гоё Эрдэнэтэйгээ гудамжийг харуулъя. За энэ хэсэг болохоор одоо модерн намацын энүүгээр ингээд явахаар гэрэлт гудамж шиг гэх юм уу? Ийм байна. За энэ гоё кофе шопоос кофе авчмаар л энэ ч одоо гоо сайхан дарах гэж болохоор тийм юм. За энэ манай гарц. Би ч одоо багадаа ерөөсөө ингээл байнга явдаг гэсэн. Гэтэ намайг бага байхад яг иймэрхүү гарч байхгүй л байдаг байсан л та. За машин чи ямар ирчтэй хурдтай яваад байна. Бараг юу байхгүй ч хурд машин. Гүшээж өглөөний 10 болоо ажил эхлэх хүн 10 өнгөрчөөд одоо бараг 10 30 авах болоод чинь ямар цөөхөн машин цөөхөн хүмүүс агаад нисэх манай Эрдэнэчүүд тийм амар хурдан том босоод хурдан явчихдаг юм уу? Би бараг хамгийн сүүлд нь яваад байгаа юм аашаа. Нэр хөнгүү байна. Ямар сони юм бэ? Хичээл намаа морцсон байгаа. Тэгээд амар шүү ингээл яваал ерөөсөө 4-5 минутын дотор хүссэн газар дээр очиж чинь. Такси барьсан ч ялгаагүй, алсан ч ялгаагүй. Эрдэнэтэй нэг гоё юм ингээд зам нэг гоё чөлөөтэй заяа. Traffic гэдэр бол нэг их нэг Улаанбаатар гэдэг шиг 2-3 цагаараа зогсохгүй шүү дээ. Тэгэл эренгүүт ингээд амар гоё майн ингээд амар тайвшраал ингээд өөрөө ирэхгүй юм тайван өвдөлтөй орцсон байдаг ёо. Тэгэхгүй Улаанбаатар ч ахаар хамгийн түрүү дүгжигээ бодоол. Тэгэл нэг хүмүүсээ бодоол амар олон газар руу явахаа бодоол. Тэгэл ингээд зүгээр явж ах чинь. Өөч нэг инфлюенсер аа маа чи инфлюенсер. Йоо би нэг өдөр явж байхдаа бүр 3-4 өдөө тэгж таарад заяа. Оо чи нэг инфлюенсер сүултээ 3 дахь нэр муу гэд. Монголд ирэл амаа чи нэг инфлюенсер хүмүүс тийм сайн байна. Тэр шиг зүгээр амар идэгс ахад чи одоо мөн
Ерөөсөө тийм л болчихно. Гадаас хөрхөн хөтөн биш үү? Бэли байхгүй. Би чи яарал за өглөөний явах юм байна гэж яарал очив. Гэтэ өчтөр өөрөө ирчээд бол миний хамгийн түрүүний зорилго биелсэн байгаа. Өө юм уу хоёрын WeChat-ыг янзалж өгнө. Хятад хүмүүстэйгээ ярилцдаг, бас юм ярьдаг болохоор тэгээд тэрний янзалж өглөө. За сэрлэн салон бага хахад энэ салоныг нэгдэнгүүтээ бас амар үнэтэй хат гэсэн нэрэл үнэтэйсэн л та. Одоо ихтэй өөр ордог бодлоо. Энэ юу вэ? A few moments later. So guys, we are done. Гоосон дараа тэгээ нүр аваад цэвэрлүүлсэн гэсэн мэтлээ цэвэрлүүлээгүй юм шиг харагдаж байна. Энд дэндээс шүү дээ хамгийн бест мэдрэмж нь юу гэж. Тэгээд би одоо ингээ арьсаа цэвэрлүүлсэн байгаа заяа. Тэгээд ерөөс улаагааг байгаад зулаашгүй юм гоё хийж өгдөг байхгүй юу. Энийхээ дараа нь үс амир нэлчсэн байдаг болохоор яг үсээ гээд угаалгаа тэгээ сэнсгүүлээд гараад ирэх юм билүү. Ойлцож байгаа. За одоо штэ дараагийн газар болохоор би нэг дуртай кофе шоп руугаа гараад кофе аваад тэгээд яг сэрлэн салон руу гараад ингээ 2 цаг болж байгаа. 2 цаг 30 минут болсон байж магадгүй. Сая өсмөс нэмэгдэж орж ирээд тэгээд ялцчих 2 цаг 30 минут болоод тэгээд гоо сайхан аялж байгаа гэсэн илэгдэж байгаа. Тэгээ үсээ янзлуулж байгаа гэдэг. Энэ гэхдээ guys айд биш шүү би хэлээд байгаа. Би ерөөсөө Эрдэнэтэд ирэхээр угаасаа яг зулаач чигчээс ерөөсөө салдаг байхгүй ирчээл ерөөсөө. Уг нь ингээ хумсаа анхаа их тэр хийлэгдэв. Одоо манай энэ байрны энэ навцаа байдаг анхаагч гэдэг байхгүй. Тэгээ хумсаа даан шийлгсэн байгаа болохоор энэ удаа маникюр педикюр хоёр надад хийх шаардлага байхгүй. Тэгээд одоо Эрдэнэтэд орох дуртай миний ерөөсөө 2 кофе шоп байдаг. Яг кофеин миний тейстэнд яг тааруулсан гэх юм уу. Илүү яг би ингээд өөрөө хамсахад ингээд айгүй гоё юм тааламжтай тийм гоё мэдрэмж өгдөг нэг юм кофе шоп байгаа. 2 нэг нь штэ. Би ч одоо ер нь дандаа ингээд 5 6 дугаар микро хоёроор эргэлдэж байгаа байхгүй юу. Арчлын тэнгэр мэнгэр бүр ямар гоё харагдаад байна. Тэгээ нэг нь болохоор My Chick-ний тэнд байдаг. Харагдаж байна. Би номинг харуулад байна уу би? Би өөр харах байхад чи My Chick-ний тэнд байдаг тэр газар байна. Тэгээ нөгөөх нь болохоор манай байрны ард байдаг Corner Coffee Shop байгаа. Биш Coffee Co юм байна. Ямар ч Coffee Co гэдэг энэ кофений газар орж кофе аваад энэ Diana орж бас нэг юм авах юм байна. Энэ Coffee Co гэсэн. Ерөөсөө цэвэрлүүлсэн юм шиг харагдах байгаа. За одоо энд ингээд жоохон ингээд цэвэрлүүлсэн хэсэг юм байна. Нүдтэй амар clear. Энийг бол авсан, энийг бас авсан, энийг авсан. Энэ хоёр дээр нөгөө нэг ингээд хамар дээр соруулж байгаа тавсан. Тийм болж байна. За тэг өнөөдөр Эрдэнэтээр явж байхад угаасаа би хэлсэнтэй. Яа өнөөдөр явсан ямар нэгэн газар бол угаасаа айд биш. Зүгээр л миний орох дуртай газрууд ихээр ерөөсөө энэ газруудыг miss up хиймээргүй. За одоо энэ хажуудлын дайна орж бас нэг юм авах хэрэгтэй байна. Тэгээд тэрийг авчаад гэртээ орчоод тэгээ буцаж гараад тэгээ дахиж юм аваад тэгээд болчих шүү. 6000 үзэг нэм надад давхраа авсан. Тако миний нүдийг урцсныг та санаж байгаа үү? Тако урцснаас шиг энэ давхраа ингээд ахин дахин нэрд ороод давхралтаад идэг болсон. Гэтэ өмнө нь ч гэсэн давхралтдаг байсан л та. Юу гэж айлч та харс нэг юм гарна. Энэ ийм жижиг давхраа авч нөгөө энийг ингэж нэг тогтоохгүй бол минийх чинь 4 5 зураас те. Одоо бол нэг дэх зураас энэ хоёр дахь зураасаар орчод байгаа. Өмнө нь 3 дахьаар ордог байсан байхгүй. Нэг нөгөө такод маажуулаад миний зураасыг доошлуулаад зөөлөх чинь. Саяны давхрыг аваад наачгаар амар агаад идэв. Нөгөө давхралтайгаа тэнцүүлэхгүй бол нэг юм сонио жижиг том хоёр нүдтэй юм шиг хаяа харагдаад. 2000 years later. Hey guys, хаанагааг харж байгаа хаа. Би ерөөсөө Эрдэнэтэд vlog хийгээд тэндээ дуусгах юм баг гэсэн чинь юу тэр өдөр зүгээр найз мэд эндээ очоод хоорондоо мар гэж ярах. Хажуугаар нөгөө vlog чизи юм байхгүй. Ерөөсөө 2 цаг 30 минут манай нөгөө найз чинь айгүй өргөн 2 маматай тэгээ нөгөө унтсан хойгоор нь гялс юм амжуулах гад тэр чинь нөгөө ховоо бадж байгаа байхгүй юу. Тэгсээрээ л угаасаа бараг орой морой болоод гэр орон нөгөө нөхөр мөхөр идэрн нэрх хэрэгтэй болоод айл хүндрэл учруулах дургүй учраас те бит хоёр ерөнхийдөө ярих цагаа яриад те нэг хэсэгхэн хугацаанд ч гэсэн ер нь зүгээр ажил мэжил хийхгүй бит хоёр зүгээр мар гэж таарсаар юм ярьсаар байгаа л таарлаа. Ямар ч тач энэ влогоо дуусгах гад хүшээ влог дуусгах гэснээс guys би нэг энэ жил угаасаа нэг юм зориод байгаа мó. Тэгээд энийг одоо яг нэг том ажил нь ерөнхийдөө бүтцэн болохоор бас зүгээр хэлчихье. Цаашаага нөгөө нэг юм миний насных ч юм уу эсвэл ер нь зүгээр тэгээд та хэд маань бас бодоход ер нь зүгээр муудахгүй юм бэлээ. Байлаач гэж байхаа ер нь муудахгүй шүү гэдэг хэлээ. Учирхэд одоо нэг хэдэн жил дутуу байна да. Учирхээс өмнө ер нь жоохон өөрийн нэр дээрийг хөрөнгөтэй болъё гэсэн зорилгыг энэ жил би тавьсан байхгүй юу? Өмнө жил бодоод тэгээд энэ жил ерөнхийдөө тэрнийхээ төлөө ажиллаж байгаа. Хэцүү байд юм байна уу? Яг үнийг хэлэхэд ер нь яг хөө тэгэл хааж байсан ялгаагүй хэцүү л дээ.
одоо Америкт ч байсан тэр одоо Америкт байсан бол яг нэг юм нь би өөрийнхөө нэр дээр зээл аваад ч юм уу те байр машин одоо хөрөнгө гэдэг нь болохоор ерөнхийдөө өөрийнхөө тусалцаагүй ер нь юу гэдэг зөвөр хөрөнгө босгоно. Одоо чинь нэгт юмны үн ямар байгаа илээ те. Тэгээ хоёрт эн чинь яг миний надад үлдэх юм учраас ирээдүйдээ ер нь нэлээд олон жил надад үлдэх цаашдаа тэгээ миний нэр дээр байж лээвэл ер нь үнэхээр яг миний хөрөнгө болох учраас яг энийгээ бодолцоод мөнгө бол мөнгөний хан шунжийн одоо тэгээ Америкт нөгөө Трамп байгаа маань даймаа ихлүүлж ийн янз янзын юм болж ийн мөнгө чинь тэгэл нэг ороод нэг гараал нилээ ингээд нэг бид нар чи үрхээрээ солиоруулдаг штэ машиныг бол би яг хөрөнгө гэхээс Монголд бол хөрөнгө болчиход байгаа. Тэгээ тэрнээс яг цааш нь машин аваад унаад явах юм бол мэдээж нөгөө үн нас ундаг штэ яг авсан үнээсээ. А байр бол яг авсан үн ингээд арай дайггүй байралтай дайггүй байр авах юм бол ерөнхийдөө үйл хөдлөг өснө гэхээс ш бүрэн бүтэн доошоогоо унах одоо магадлал бол жоохон цөөхөн хувьтай гэх юм уу. Энэ жил нэг тийм юм зорьсон. Өмнөх 7 хоногт байрныхаа гэрээ хийсэн. Тэгээ миний амар юм дуртай нэг газарт би ямар ч юу гэрэмэрэгээ хийчихсэн. Түлийн 12 сард нэг ашиглалтанд орохоор нэг манайхаа дахиад нэг нүүх юм шиг ямар ч тач бүгдээрээ жилдээ нэг бол нөөчл байгаа юм байна. Байрныхаа гэрээ хийсэн бөөн баяр байна. Өнөөдөр гэрээ нь батлуулагдаад тэгээ одоо очиж авахгүй бас нүрээ будаа тэгээ хажуугаар нь нэг манай хөөрхөн цацаа ихж байгаа. Тэгээ цацаа ихчтэйгээс уулзаж ланч идэж хоолнд орё гэж ярьсан. Битүүш нөгөө LA-д танилцчихсан ахгүй намайг ер нь яг LA руу нэгт би анхудаа явж байсан. Хоёрт нилээн ийм heartbroken яг тэ нэг юм жоохон хэцүү үедээ нэг юм жоохон сэтгэлийн depression-ээсээ би салах гад нөхөн нартай газар руу элээр анхудаа би очижсэн. Тэгээ цацаа ихчтэй яаж агаад ч танилцчлаа да. Цацаа ихч дээр очихоор болоод тэрний влог нь 2020 он байна уу 21 онд та тэрийг санаж ивэл эргээд үзсгээрээ. Тэнд одоо би ингээд амар марайлаг сэтгэлээр унтсан. Тэгээ ингээд нэг юм влог дээр зүгээр жаргалтай юм шиг байгаа ч гэсэн нөгөө талаар яг влог гэхээр бид амар жаргалтай шүү. Ягаад гэвэл хүн өөрийнхөө дуртай юм хийхээр илүү амар жаргалтай байдаг штэ. Баяр баясгалтай байгаа влогон дээрээ гэтээ нөгөө талаас бас юм жоохон эморх үедээ бол нилээ ингээд яг тэр үед эморчод байсан. Цацаа ихч дээр очиж байсан. Тэрнээс хойш цацаа ихчтэй бол нилээ юм сайн ихч дүүсийн харилцаатай болсон. Тэгээ манай цацаа ихч чинь зүгээр Angel гэж ямар хүнийг хэлдэг вэ гэвэл би яг үнийг хэлээ цацаа ихчийг л гэж хэлэх юм байна. Тэгээ одоо угсаа уулзахаараа та хармаа цацаа ихч чинь яг тэр үед ингээд намайг жоохон мондгоор тиймэрхүү үед нилээ зааж зөвлөсөн. Өөрөө нөө хоол зүйн мэдлэгтэй тийм юм баггүй угаасаа хоол зүгээрээ төгссөн. Өөрийнх нь бие мийг харах юм бол угаасаа яг юм hour class заяа. Гэрээгээ авчаад цацаа ихчтэй хоол идэж уулзаа. Тэгээ орой өнөөдөр жим рүү орно. Өнөө өглөө жимтэйсэн. Би ойрт бүр амар сайн унтаад байгаа. Тэгээ тэрэндээ яг үнэ хэлээд амар баярлал. Нөө өглөө болгоо ингээл босгүй унтдаг үе идэр байдаг штэ. Тиймэрхүү үед би нэг амар дуртай биш аахгүй. Ерөнхийдөө зүгээр эрт босч байвал сайн гэж би боддог. Гэтэ нөө би ч угаасаа өөрөө нойрондоо муу учраас энэ удаадаа ингээд сайн унтаад баг өглөө 9 мус гэхэд хүртэл бүр амар нойр үрээдтэй ядаж ингээ 10 хүртэл унтчмаар юм шиг санагдаад яг тийм үе одоо болохоор би нэг амар тэгж өөрийгөө хүчлэхгүй байгаа. Яагаад гэх юм бол нөө миний би үнэхээр их унтахыг хүсээд амрахыг хүсэж байгаа бол ингээд нэг хүчлээл өөрийгөө ингэж үстэж чирээлтэй угаасаа нэг амар айхтар одоо уулзалт муулцт ч юм уу юм тийм юм байхгүй учраас ингээд жоохон хэсэгхэн хугацаанд өөрийнхөө биеийг амраагаад сэтгэл санаа унтахаар чи ер нь бол амар сайн стресс буурдаг булчин амардаг тиймэрхүү байдаг учраас өөргөө нэг хүчлэхгүй байгаа. Хүчлэхгүй ууг нь босъё гэж итгэх нэг тако нэг юм ингээд нэг тэнхтээд даагуур цагаар яваад өчтөр орой бас унтуулах гуур гэдэг хань хаалга ягаад байгаа юм. Яат. Тэгээ одоо хараа өдөр болохоор ногоортлоо өөрөө унтан заяа. Нэг бол шүн эсвэл үүрээр ингээд аваа унтуулдууд тэгээд би одоо хариугаа аавна гэхээр тэгээ өрөвдөлтэй муу амтж. Anyways тэгээд өнөөдөр гоё гэрээгээ бүгдээрээ хамтдаа пикап ийн гадаас жоохон хүүтэн нартай энэ хаврын сэлэлтэй агаад ах шиг байна. Тэгсээс миний мейкап ч өнөөдөр ямар дэжгүй хардаад байна тий. Окей. Яг тиймэрхүү байна. Тэгээд одоо нэг бүрхэн үсээ нэг жоохон угаасаа өнөөдөр жоохон шулуун байгаа юм чинь шулуунаар нь байлаа гэж бодоод уг нь өглөө яг нүний хэлэхэд тасгалтай байсан юм аа. Таслаагүй зүгээр жоохон амраад миний тасгал чинь 11-с гээд тэгэнгүүт тасгалыг кардио хийж идэл угаасаа яг нэг болчихдгийг. Цацаагчтай нэг цагт уулзах байсан учраас өнөөдөр тасгалаа орой
5 6 болгоод гол ажлуудаа өдөр амжуулчаад маргааш биш нөгөөдөр тако цасаанд орно гэж боддоо. Төвөрх амтан бэлэн л гэдэг байна. Угаасаа яаж ч утсан нөгөө амтан чинь ороо зогсноос илүүтэй ингээд ороогүй байгаа үе дээр 8 сар бол хүрсэн байхгүй юу? Ийм үе дээр нь ерөнхийдөө цасаан масанд оруулах хэрэгтэй юм билээ. Тако жууг нэртэй штеп. Тэгээд даалгаваа эмхтэй муур нилээн амар хэцүү байдаг юм билээ. Тэгэхээр амтан зовоохосоо өмнө төрүүлээд баг өөр санаачлахаараа энэ засааг нь хийчихье гэж бодсон. Тийм байна да. Тагсан юм. A few inches later. Hey guys, за яг одоо end point дээр ирсэн байна. Тэр манай хөрхэн цацаа ихчтэйгээ би хоол дээр сууж байна. Хоолооч дууссан л та. Тийм хөрхэн лили цэцгийг цацаа ихчтэй авчирч өгсөн. Маш баярлалаа дүүдээ бүр үнэхээр гоё үзэсгэлэнтэй цэцэг байна. Тэгээ миний дүү бас бүр үнэхээр гоё өшөө илүү хөөрхөн болсон байна. Угаасаа хөөрхөн л дөө. Тэгээ хөөрхөн дээр бүр хөөрхөн. Баярлалаа. Тэгээ guys та угаасаа мэдж байгаа би нөгөө нэг яг энэ сценийг авахаас өмнө цацаа ихчгээ тултал нь магтсан нөгөө Angel гэдэг хүн бол яг л дүр зургаараа ерөөсөө энд сууж ийн гэж би хэлсэн. Сайн хараад ав. Үе тэр яах вэ guys та хэдэд би бүр ингээ босгож байгаа би н харуулмаар ах юм бүр шоргоолт цаашаа заяа энэ бэлхүүсийн сайн хараад ав энэ одоо waist trainer хийдэг ингээ юм би минь анхаардаг хүмүүс ийм гоё идэм байна миний бэлхүүсний татна манай цацаа ихчтэй ч нөгөө элейд уулцсан гээд цацаа ихчтэй ер нь бол байнга л хэлтэй нөгөө яг тиймэрхүү heartbreak болсон сэтгэл санаа минь тийм байхад цацаа ихчтэй уулзаад бол маш гоё болжсэн миний ус мөсөнд хиймэж өгөө тэрэн дээр нь дүүн ер нь зөндөх баярлдаг шүү. Их чинь бас зөндөө баярлалдаг. Бүр ингээд би Seattle очиж Portland очих хол зүгээр нисэд очиход л яг өөрийнхөө гэрт байгаа юм шиг өөрийнхөө төрсөн дүүдээр очиж байгаа юм шиг намайг бүр үнэхээр гоё дурсамж дүүрэн байлгасан. Дээрээс нь илээд чамааг ирэхэд яг миний дотор талын жоохон хүүхэд гарч ирээ сахилахгүй бүрс тэнд бүр гадаа удамжинд бүжиглээд машин дотор галзуураад. Тэгээ та хэд нөгөө яг тэр хийсэн влогийг үзэх юм бол 2021 он хайцсан тий. Тийш дээ. Коронавигийн үеэсэн тий. Тийм. Ковидын үе яг тэр гой влогууд бас миний YouTube channel дээр байгаа. Тэгээд ороод харж байгаагаар би бол ийм том хацартай элейд хахад миний үсийг хараар зөө. Тэгснэ Seattle-д очсноо миний үсийг хараар шув уулз амар глово биз очижсэн. Тий. Одоо бүр улам гоё л. Монголдо ирээд юу н аль нэг гоё юм аа тий. Харин Монгол уулздаг тийм нөө үе тохиол ирдэг юм байна. Сайн хараад. Үзэсгэлэнтэй цэцгийг өөрөө уламт үзэсгэлэнтэй л те. Тийм гоё. Авчирсан байна. Бас нэрэн хажууд нь guys end point дээр King Tower дээр байдаг end point дээр ирсэн. Тэгээ бид тэр наран point юм уу? Тийм end point нь тийм тийм биш үү? Наран гэдэг өвгний тавчлаа юм. Манай наран ихч. Нарыг ч дүү. Аха. Маш гоё нөгөө хижигхэн нэг манай охтууд гоё биетэй болъё гэж бодчихвэл манай энэ point дээр ирж болно шүү. Яагаад тэгэхээр одтой бүжиглэгийн бүх мундаг багш нар багшилдаг энд physical age-ийн лав очрогч маань бас энэ баланс хичээл ордог байсан. Тэгээ одоо бас цаг зав нь болол дахиад орох бах. Би болохоор хоол зүйчээр бас эндээ ажилдаг, зөвлөдөг. Тэгээ ингээд нэгдсэн гоё цогц кофе шоптай бас LPG гоё галбиржуулдаг юмтай сурчлагаа гэдэг юм уу тийм. Үгүй зөвөр ер нь манай энэ point бол маш гоё. Яг охтууд эмэгтэйчүүд ялангуяа их ирдэг. Тэгээд хамгийн гоё болгодог газар. Ашгүй бүр сэтгэл санаа амарчлаа бүр цэцэг мэцгээ өгөө та хэдийг танилцуулаад хараад тэгээ манай цацаа их чинь бас IG руу н орж үзцгээгээрээ гой хоолны талаарх зөвлөгөө өгч өгдөг. Тэгээ би чинь нөө тэр heartbreak үедээ цацаа их чинь зөвлөгөө авч 5 кг нэг 14 хоногтой тураад бөөн баярлж исэн. Тайд маань одоо нөгөө жингээ хасаж болно. Гэхдээ хамгийн гол нь мэдлэгтэй болоод хассан жинг яаж гоё барих вэ гэдэг хамгийн чухал. Өшөө илүү яг тэр талаар илүү видео хийж батсан. Тэрнээс нөгөө өмнө дандаа YouTube дээр ч тэр IG дээр ч тэр минийх ингээд хэрхэн яаж гоё байх юм, гоё бие хатаа болох юм гэдэг видео байгаа мөртөө тэрийг яаж удаан барих юм, яаж тэр хүссэн жиндээ ингэж доктортой байх вэ гэдэг хамгийн хэцүү байгаа байхгүй. Ягаад гэвэл хүмүүс янз бүрийн аргаар жингээ хасчдаг. Буцаагаад бүр тэрнээсээ илүү 2-3 дахин нэмчдэг. Ягаад тэгэхээр урт хугацааны тэр жинг яаж барих уу гэдэг тэр хөвшил байхгүй байгаа учраас. Тэгэхээр тэрэн дээр нь илүү гоё мэдлэгжүүлэе гэж бас бодож байгаа ш нэрээ. Миний сувгуудаар орж ирвэл бас тийм мэдээлэл илүү орно гэсэн үг одоо. Манай цацаа их чинь бас YouTube channel цацрал далай жаргал гэж байгаа. Тэгээд IG дээр болохоор бас яг ийм жижиг reel видеоор таадтай хүрэж байгаа шүү. Цацаа их бас энэ үеийг эмгчүүд тохиолдуулаад зөндөө их баярлаа. Бас хайртай шүү гэж хэлье. Их чинь дүүдээ бас зөндөө их хайртай шүү. Тэгээ яг үнэхээр дандаа халуун дулаан хамгийн гоё мэдрэмжийг өгдөг. Хүний төлөө гэсэн бүр ингээд 100% сэтгэлээ зориулж чаддаг.
гэж. Яста хөөрхөн. Одоо тэгтээ нөө Монгол намайг хорцолж байна. Ганц хоёр л хүн байна. Өөрийнхөө амар том өрөөдлийг бас биелүүлж байгаа нэг чинь үнэхээр баяртай байгаа. Бүр биелчээсээ болчоосаа гэж бодож ирсэн. Тэр дундаа тэр биелж байгаа мөрөөдөл надтай ойр байгаасаа гэж бодсон. Nice. Үний ажил эртвэл өөрийн хэрэг бүтнэ гэж тий. За тэгээд одоо үлдсэн цагийг бид өөр өөртөө авна. Bye guys. Йоо бас яна. Сая guys gym-дээ бүр алууллаа шүү. Бүр ингээд хөл өнөөдөр хийсэн хөл бүр shaky болоод тэгээс 45 минутын кардиотой ичээ тэг ингээд орж ирж жоохон амраа сууж ингээд одоо усан дорн сая такогийн унтчихсныг харсан амар хөөрхөн байсан. Танд унтчих тако. Сая уг нь хамаагийн маа гаргаад ингээд унтчих байхдаа бүр амар хөөрхөн байсан байхгүй юу. Тэгээд намайг орж ирэхээр өдөөс мяу. Тата guys энэ үртэл үзэнд та бүхэндээ баярлалаа. Энэ үрээд бүдрээ влогоо өндөрлцгөөе. Одоо уусаа дараагийнхаа влогт орцгоё. Би яг энэ влогоор нөгөө хэлэхдээ заавал гурч хүрэхээсээ өмнө үл хөдлөгөө босго гэж хүн бүрт хэлж байгаа юм биш. Яг миний хувьд гэсэн үг шүү дээ. Хүн болгоны амьдрал өөр, хүн болгоны зурсан зураг ийм ээ нөөд өөр те. Би болохоор одоо 30 хүрэхэд ерөө 2 жил үлдсэн байна. 30-аас хойшоо ер нь одоо дараа нь байр сав инээ дэрэ гэж санаа зовхгүй, хөрөнгө мөрөнгө гэж санаа зовхгүй бизнес рүү ол тэрчээрээ орё гэж бодож байгаа. Ямар ч тач энэ жилийн бас нэг том төлөвлөсөн ажил маань ингээд болж юм. Тэгээ одоо дараа нь дахиад нэг өөр нэг юм бас байгаа. Бараг 2 3 ч юм байна. Бас нэг бусдыг ингээд яаруулаад айлгаад баймааргүй бай. Би өөрийнхөө хувьд л ерөнхийдөө зүгээр ингэж жоохон нас цааж хэлж байгаа болохоос ш бусдаараа бол те 35 байна уу 40 байна уу хүн хизээч хамаагүй ерөөсөө амьдралдаа өөрөө боломжтой үедээ ингээд тэжгүй өөрөө гайгүй үедээ ингээд болгочвол болгох хэрэгтэй юм байна гэдэг энэ влогороо хүргэе. Юу тусалж дэмжсэн ах эгч дүүнэр одоо өвөө эмээнэр бас байгаа. Тэгээд та бас маш их баярлж явж байгаа. Бүгдээрээ энэ хүртэл үзсэнгээд комент хэсэг дээрээ бүгдээрээ баярын эможи үлдээцгээ. Ерөөсөө баярын эможи үлдээгээгүй байх ингээд ээ үү гэсэн ямар ч аваагүй шампань ч юм уу над руу муу гарах тако. Үлдээцгээдээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баярлалаа. Ардын YouTube channel-ээр subscribe хаа бити батараа. Ээ.